сайн байна уу? Энэ өдрийн минь төргий. Тэгээд 6 сар дэсэд амьдсан. Тэгээд 6 сарын дараа нүүчийн шиг байлоо. Дэсэгээс ойрхон 15 минутын цайтайгаа цалин нууж байгаа. Тэгээд би багаар дэсэрээ буцаад нүүж магадгүй. Гэхдээ хэрэг би энэ локейшн маань таалагдах юм бол тэнд ирнэ бол нэлээд удаан байх санаад байгаа. Тэгээд манай Берсил найз надаа өнөөдөр нүүхт маань туслаад надаа ингээд зөндөө би анхаарал ингээ 3 чамданд ирсэн байхгүй. Тэгсэн чинь одоо бүр ингээд 6 сар ирсэн болохоор янз бүрийн юм норш тэгээд зөндөө ингээд хувцас юм хэлсэн. Тэгээд бүр ингээд амар олон юм бодоод тэгээд би найзтай хэлсэн. Хөөе би туслая л та гэдэг машинтайгаа ирээд тэгээд гэрт нь нэг тэгсэн чинь сая шинэ байрлалаа бүх юм ааш бид нар тавьчаад тэгсэн чинь нэг хогон дээр нэг ингээд санал хийсэхгүй офис хаарсан л тэгээд шинэ зүгээр яг нэг айл нүүж явахдаа ингээд тавьчихсан өөр мужир болохоор ингээд багтдаггүй гэдэг. Тэгээ бид нар нөгөөдийг авсан чинь манай найз манайхаас нэг 10 минут зайд амьддаг. Тэгээ манад ирээд хоёул нэг ч угаагаад авчигээд тэгээ манай найз миний тэр шинэ саналыг ингээд авах гэдэг даа гэсэн чинь ээж нь намайг нүүж байгаа юм биш үү? Ихтэй байвал манайхаас аав гэ. Тэгээ надаас хоол ингэж өгөө. Тэгээд нэг хайруулын тавг тоогоо гамбанс хутаг тэгээд аяг тавг аав гэ. Тэгээ би үгүй зүгээр аяг тавг байгаа гэ. Тэгээд өөр юу авах уу? Чи өөр зөндөө хутаг мотог янз бүр юм авах уу? Silver wave байгаа юу гэдэг бүр ингээд би зүгээр нэрлэхүү зам хэлээ болдог. Тэгээд тэр яг хэрэгтэй 2-3 юм авсан тэр хичээс амар хөөрхөн хааштай манай энэ ээж дүү юм уу амар хөөрхөн хааштай. Тэгээд одоо найзгаа гадаа зогсож байна. Бид одоо би найзгаа баярлалаа илэрхийлээд Монгол энд нэг одоо цагийн газар байдаг байхгүй. Тэгээд тийш аваачиж Монгол хаалт хамт туршиж үзэх гээд тэгээд байж. Амар гоё юм. Яг тэгвэл миний хуучин одоо Тэсэгийн миний хайр даунтаунд нэг төгсгөх нөхгүй юу? Одоо Монголоор бол бүлгүүсгийн яг хажуудлын байдал гэсэн зүйл. Тийм амар гоё тийм байршил үнэхээр гоё ч гэсэн үнэтэй заяа мэдээж ирэх гэж байна. Үнэтэй за гэхдээ манайх нэг үнэтэй Тэсэгийн байрнууд ер нь хуучин барилгууд тэгээд шинүүд нь айгүй үнэтэй байдаг. Тэгээ би ингээд нэг өрөө түрээсээ орсон. Тэгсэн чинь яг эхэндээ бол би тэгээ за одоо энэ ингээл 6 сарын ирэх юм шиг бодсон. Яг үндэ гэр айгуу чухал гэдэм бэ. Тэр чинь амар ажил мэл ингээл тийм гадаа орчноос айгуу стресстэй ч юм уус ядарсан орж иж байгаа үед ингээд гэртээ амрах хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд манайх нэг кичен гартаа маань ингээд амар жижигхан тэнгүүд хулган болгон тэндээс алдаад тэгээ үнэхээр муухай нөхтэй би тэгээ угаасаа өрөөс гардаггүй. Гартаагаа хэрэглээгөө 6 сар болсон. Тэгээд 6 сарын турш би ажиллаагүй байгаа үед дандаа гадуур идээд тэгээд одоо үнэхээр гэрийн хоол мол идмээрэн. Тэгээд номер 1 шалтгаан нь яг нүх болсон бэ гэхээр тэр шалтгаан байсан. Хоёрдугаар байтрумаа ингээд хоёр өөр хүнтэй хэрэгэлдэг. Тэгээ айгу заваа. Бид нар маань ингээд цэвэрлж мөрөхгүй би дандаа цэвэрлээд өгсөн болохоор тэгээд за үнэхээр болёо. Энэ хоёр угаасаа яг ариун цэврийн өрөө тэгээд гартагаа хоёр бол үнэхээр хамгийн чухал нь байт юм байна гэж бодоод тэгээд нүүе гэж шийдээд сарын өмнөөс байр хайж эхэлж байгаа. Найзтайгаа угнаж амьдрахчаасан. Тэгээд бид хоёр болоод тэгээд би ганцаараа тэгвэл би ганцаараа өрөө олъё доо гэд. Тэгээд Arlington-д одоо нүүж иржээ. Тэсэд ойрхон 15 минутын метрогоор яваад тэгээд Тэсэгийн төв орчин. Энэ манай найзын хаус юм. Хамгийн дээд давхарт амьдардаг. Манай найз одоо намайг тэнд хүлээж байгаа. Машинтаа. Бид нар одоо Монгол Улсын явна. Тэнд сууж штэ. Хөөх юм манай найз миний шинэ сандлыг угааж байна. Бид нар нэг хогон дээрээс усахгүй. Oh my gosh, энэ хүнийг ингээ харахаар ингээд үнэхээр хүнийг хайрламар хүнд ингэж тусалмаар санагддаг заяагаар. Манай хүн бүр ингээд ямар ч зүйл болсон ингээд эргэтэй байл хэлээрэй гэд. Тэгээ би өчтөр би айгуу нэрлэхүү зантай хүнээс ингээд багасаа нэг юм ингээд ганцаараа бүгдийг би болгоно гэгээд өссөн юм шиг байгаа. Тэгээ хүнээс ингээд туслаж гохоор айгуу надаас айгуу нэг юм их юмс шаардаад байгаа юм шиг ямар тэгээ санагддаг эсвэл багасаа угаасаа яг нэг бүх юм би ганцаараа ингээд хийгээс сурсан болохоор тэгсэн чинь одоо би яг хүнээс тусламж авч одоо сурж байгаа юм уу? Надад туслаад өгөөч тийм хэрэг болчлоо гэд. Тэг хийсэн чинь тэгэл та гэдэг. Өнөө гоё. За шинэ байр нь ороод ирсэн. Тэгээ бүх юм гаргаж тавиад тэнийг айхтар юм байхгүй надад. Ингээд харуул. Ерөөдөө хувцас. Тэгээ тэр шүгийг нэг нүдээс айлаас авцیں۔ Тэн дээр юмнуудаа тавьчих хэвчээ. Тэгээ энэ сандлыг нэг манай найз угаагаад хурцаа хатааж байгаа. Одоо эдрийнхаа хямцлаад. Тэгээ би өнөөдөр орохгүй, батраасгүй. Тэгээ шалан дээр цай бодож болох нэг юу мэдэхгүй гэдэг хэлсэн. Харъя. Гэрэл ахгүй тэгээд хичээс гэрэл зээлээд өнөөдөр тэгээд хэлж байна. Гоё наа гэдэг. Бүгдээрээ сайн байна уу?
Энэ нэг лизэгчийн бичлэгнээс харсан хгүй. За сайн бацхан уу гээд өнөөдрийнхөө бичлэгээ та нартайгаа уулзчихъя. Сайн уу? Удаах зам бичлэг оруулаагүй. Яасан байгаа би та нартайгаа амар гоё мэдээтэй байгаа. Гэрлийнхаа за энэ минутаа гэрэл би та нартайгаа гоё мэдээтэй. Би за одоо эхнээс нь хэлэх юм бол би суманд өссөн. Тэгээд хөдөө гэртээсэн болохоор ингээд манай эмээгийн гэр 3 ортой. Тийм болохоор одоо гуруулаа ингээд нэг гэрт амьдардаг. Тэгээд тэрний дараа би 17 18 үрээд хот руу нүгээд оюутны дотор байна 3 жил амьдарсан. 4 охинтой нэг жижиг өрөөнд өсөв. Тэрний дараа 4-р курстэй болохоор тавуулаа 2 өрөө бедрум одоо тийм байр суурьас тийм ингээд 2-2-ороо өрөөнд унтдаг. Тэгээд амьдсан би ерөөсөө өөрөнгөсөн өрөөд өөрөнгөсөн орон зайтай ч юм уу байж ерөөсөө огт үзээгүй. Тэгээд энд ирээд нөдлөн бас оюутны дотор барьж 3 оюутны дотор барьж шин тий. Тэгтээ оюутны дотор барьж байралтаа 3 сар байсан. Тэрний дараа найзтайгаа амьдсан. Тэгээд ирээд дараа нэг найзтайгаа бүр ингээд тэсэд одоо хоёулаа нэг орон дээр унтдаг байсан. Манай байрны үнээр хүнтэйсэн болохоор тэгээ би үнээр өөрийн гэсэн орон зайтай өөрийн гэсэн өрөөтэй болмоор байна гэд. Тэгээд хайж агаад энд нэг өрөө олсон байгаа. Энэ хөл одоо байр биш шүү зэ энэ зүгээр ганцхан өрөө гэсэн үг. Тэгээд манай энэ хажуудлын одоо том өрөө болон кэжинд манай их чандардаг. Facebook дээрс би танилцаад тэгээд урж ирж өрөөг нараад тэгээд амьдрахаа болоод тэгээд өмнөд танарт нүүжирсэн байгаа. Би танарт бичлэгэн дээр сарлцсан байгаа заа юу. Энэ сандлыг манай угаагаад тэгээ одоо хатцсан одоо би ингэ сууж байна. Цоо шин. Тэгээд манай барьсны бид төр болохоор нэг ангид сурдаг байсан байхгүй юу? Нэг ангилны ангид тэгээд тэнд танилцсан. Тэгсэн чинь ингээд ээж нь бүр ингээд хүү чи нүүж байгаа мó тэгээд тэгснэ надаа аяг тавг тэг нэг хариулын 5 мав бах юм өгөөд тэгээ би маргааш нь нэг өдрийн хоолыг тэр очиод тэгсэн чинь энэ удирдлагын ямар ч юм юу болохоор хов басан зүгээр л өрөө ахгүй. Тэгээ би зүгээр ингээд шалан дээр харин унтах гад. Гэтэ манай шал нэг хэвсэхгүй болохоор тэгсэн чинь би чамайг шал дээр унтах гэж харж чадахгүй гэд манай түрх найз ирээд намайг аваад тэгээ би түрх найзынд хоноод тэгээ маргааш нь бичсэн чинь нөгөө барьсны найз юм ээж нь хүү чи урч нь хаана усын дүүл матрасгүй болов гэд. Тэгээ манай хүүхдийн матрасыг авч өгөөд тэгээ надад матрас өгөөд тэгээ би үгүй зүгээрээ гэж үгүй матрас аав тэгээд надад бас хүнжил өгөөд тэгээд ор дээрний даавууд тэгээд нөгөө алчуу баах юм өгөөд тэгсэн чинь ингээд чи ямар ч тавилгагүй юм уу тэгвэл энэ гэрлийг аав гэ надаа энэ гэрлийг өгсөн энэ дээрээс тусч байгаа. Тэгээд энэ гэрэл мэлчэнд гадар айгүй үнэтэй юм билий. Ингээ хамгийн амтхан 50 $60 $70 гэж бид ерөөсөө гэрэл мэрлийн үнэтэй байдаг гэж ерөөс бодож байгаагүй юм билий. Тэгээд бид бүр ингээ яна би мөнгө хүчтэй энэ зарцуулах гэж бодоод би одоо өмнө төлжсэн байрнаасаа илүү үнэтэй байранд орсон. Тэгээд бас одоо тавилгагүй байранд орж байгаа болохоор яана гэж бодсон чинь энэ хайцдын буйнаар болцсон. Тэгээд тэр гэрлийг манай түрк найзын одоо хамт амьдардаг ингээ ханаас ирсэн амблын нэг залуу байсан аахгүй. Тэгсэн чинь зад гээд ямар гоё юм бэ? Нүс юм уу? Чам нэг гэрт чи ямар нэг хэрэгтэй юм байгаа юу гэхээр би зүгээр одоо би ингээд дэлгүүр гараад нэг ингээд гэрэл мэрэл авч байгаа гэсэн. Хөөе манай чинь байгаа гэдгсэн чинь бүр чи ингээд цоош нь хайцагтаа гэрлийг надад өгсөн за тэр гэрлийг. Тэгээд 2 гэрэлтэй олцсон. Тэгээд манай найз надад матрасаа өгөөд би 2 хоног унтаад тэгээд би яг тэр 2 хоногт нөгөө нэг матрас захиалсан байсан болохоор матрас маань ирээд тэгээд өчигдөр би матрасын буцаагаад өгсөн. Тэгээд би матрас авсан байгаа. Тэнд шалан дээр зүгээр ингээ матрас тавиад тэгээд найзынхаа ээжийн өгсөн хүнжлийг тавиад тэгээд өөрийн хүнжлийг тавиад тэгээд одоо ингээ унтж байгаа. Ганцаар болохоор ингээ зүгээр авахгүй юм. Надад гоё тухтай байна. Надад айгүй гоё юм. Ингээл босоход те миний юмуд ингээд миний өрөө ингээд нэг жижигхэн зав ингээд. Тэгээд би нэрээ барьсны найзтайгаа нүүж чадаа бас ингээд доороос нэг аль нүүж хахад нь юу аваад ийм зааж байгаа шүүг аваад. Тэгээд ийм жижигхэн шүүг аваад тэгээд энэ дээр ингээд нэг ойр зур юмраа тавиад гол нь ингээд нэг юу болохоор бас энэ тэнд ингээд тавих хөнгөө тэгээд энэ жижигхэн юмыг угаагаад авцсан. Тэгээ миний өрөө ингээд болсон.
гоё хэд юм бэ гэд тэгээд манай ухаалгын өрөө галтгоо бид хоёр ингээд дундаа ширэлдэг байхгүй юу. Тэгтээ ингээд ухаалгын өрөө манд хоёрын юм сингтэй угаалтуур нь тусдаа гэсэн үг. Тэгээд айгуу үнэхээр цэвэрхэн энэ байр болохоор үнэхээр цэвэрхэн үнэхээр гоё болохоор гоё байгаа. Тэгээд энэ апартмент маань 2 давхартай фитнес яг гэдэг өрөөтэй. Тэгээд нэг одоо сурах study room гээд амар гоё хэсэгтэй заяа бүр зөндөө сандал ширээд тавьсан. Тэгээд гадаа террас дээр сууж болно. Тэгээд дээр rooftopтэй. I'm sorry. Тэгээд усан сэлж болно. Тэгээд бүх юм ингээ ойрхон. Тэгээд энэ бас ингээд яг метроны одоо уулзуур хэсэгтэй байдаг юм уу? Тэгээд тэнгууд бүх хот руу яг энэ уулзуур хэсгээс ингээ явж болно. Тэгээд би метро руу алхах шаардлага байхгүй. Бүр яг ингээ хажууд бүр ингээ 1 минут л алхаад орох. Тийм байршлан гоё. Тэгээд надад бол манай байр таалагдчихж байгаа. Тэгээд манай энэ одоо хамт амьдарч байгаа их чинь хот аахгүй. Тэгээд би анх удаа яг бас нохотой ингээд байж үзэж байна. Гэхдээ би гэхдээ нохотой байж үзсэн заяа. Гэхдээ хөдөө яг ингээд байр маяр нь одоо нохоо ачиж үзээгүй юм уу эдгээр чинь ингээд амар имзүүгээ тийм л шүү дээ. Бүр ингээд янз бүрийн мэдж болохгүй ч гэдэг юм уу тийм. Гэтэ амар хөөрхөн ингээд арай сэлхэлж мэлхлүүлээд яхаар юм хэрэг хөөрхөн. Би гэхдээ ингээд үнэхээр анхудаа өөрийн гэсэн үргэлт болчихсон. Би гэхдээ ингээд урд нь ингээд боддог өөрийн гэсэн үргэлт болох юм бол тэгээд төгчөөл ингээд тэгдэг гэсэн. Гэхдээ одоо ингээд бас утгагүй нүгч юм уу те хин яаж юу болохыг мэдэхгүй байгаа болохоор би бас юм амар байна. Бүр ингээд матрас гэж байгаа л хамгийн чухал юм нь одоо орол хийсэн болохоор ороо аваад бусдын бол ингээд зүгээр ороод авах нь ингээд аргалж байгаа юм. Гэтэ одоо хариулан тавга авах хэрэгтэй. Гэтэ эцэм мөнгөтэй болгож байгаа хайрлан тавга авна. За. Миний өрөө юм байна. Хоосон ч гэсэн сэтгэл дүүрэн байна. Нэг матрастайгаа 2 гэрэлтэй тэгээ энтэйгээ. Тэгээ сандалтайгаа. Тэгээ би Барселонастай амар баярлсан. Тэгээ ээж нь бас намайг амар хөрхөн хоолыг гэлгээл би бас хоол очиж иддэг. Манай өмнөх бас ойрхон байхгүй юу? Машинаар 5 минут л явдаг. За. Бүгдээрээ баяртай дараагийн бичлэгээр уулзъя.